Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Би Миндэгийн найз Инхээ байна. Та нар Миндэгийн зөвлөмжүүдийг дагж байгаа үсттэй. Сургууль төр хааснаас хойш би өдөртөө өвөө эмээтэйгээ байгаа. Манай эмээ өвөө шиг өндөр настай хүмүүс, эсвэл бие муутай хүмүүс шинэ коронавирусын халдвар авах юм бол илүү хүндээр өвдөж байгаа гэж сонссон болохоор би санаа зовж өвөө эмээтэй сайн тусалж байгаа. Эмээ өвөө хоёр минь олон хүн цугладаг газраар явахгүй байгаа. Манайд ч сүүлийн үед зочид ирэхгүй байгаа. Бид гурав хамтдаа дасгал хийж агаарт гарч байгаа. Гадаа хөтөн байвал дулаан хувцалж байгаа. Манай эмээ өвөө хоёр давс, чихэр, өөх тос багтаа хоол хүнс идэж халуун бүлээн шингэн юм ойр ойрхон ууж байгаа. Бас настай хүмүүс тайван байж сайн ундаж амрах хэрэгтэй гэсэн шүү. Энэ бүгдийг эмээ өвөөдөө зөвлөөрэй найзуудаа. Хэрвээ би энэ өвдвөл утас дахь утасны дугааруудыг би зурагтаас хараад ийм гоё бичээд хөргөгчн дээр наагаад өгсөн чинь эмээ өвөө хоёр маш их баярлаж намайг их том болжээ гэж магтсан шүү. Найзуудаа хайртай эмээ өвөөдөө миний хэлснийг заавал дамжуулаарай.